Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бизнесээ томруулъя community-гийн маань подкастын анхны дугаар явж байна. Бизнесээ томруулъя community бол жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, контент бүтээх, подкастаараа дамжуулаад гой зочдуудтай уулзуулах ийм бизнесүүдийг хөгжүүлэхэд зориулсан community байгаа. За миний бие минь орших болон өөр олон мэрэгжлийн бус хостууд орж явна. За тэгээд өнөөдрийн маань подкастын анхны дугаарт UBX буюу Улаанбаатар үн цаасны бирж ХК-гийн гүйцэтгэх захирал даваа жаргал маань оролцож байгаа. Даваа жаргалын хувьд UBX компанийн хувьд UBX биржийн хувьд бол 2025 оны 5 дугаар сарын 31-нд зохион байгуулагдсан бизнесээ томруулъя саммитийн стратегийн түнш яг эргээд бизнесээ томруулахаар зорж буй жижиг дунд бизнесүүдэд өгөөчтэй маш гоё яриаг хийсэн байгаа. Тэгээ та хэд маань подкастаа амтархан үзээрэй. Дашрамд хэлэхэд UBX болон бизнесээ томруулъя community маань хамтран хамгийн анхны бүтээгдэхүүнийг бас сюрприз байдлаар та бүгдэд зарласан. Тэгэхээр анхааралтай подкастаа шимдэн үзээрэй. Мөн подкаст дээр урих дараагийн зочин эсвэл алдаа оноо сайжруулах зүйлсүүдийн маань эргээд та бүгд маань сайхан нээлттэй комент хэсэгт бичээд хуваалцаарай. Баярлалаа. За энэ өдрийн мэнд хүргэе. За бизнесээ томруулъя подкастад урилгын маань хүлээн аваад оролцож байгаад баярлалаа. За баярлалаа. Ингээд анхны подкастта урьж оролцуулж байгаа танай хамт олонд бас баярлалаа. За окей. За тэгэхээр өнөөдрийн подкастт маань UBX буюу Улаанбаатар хөрөнгийн бирж ХК компани гүйцэтгэх захирал даваа жаргал оролцож байна. За тэгэхээр хоёлаа эхний ээлжинд хов хүнийх нь талаас эхлэе. За өөрийгөө товчхон танилцуулаад ажил, карьер ер нь энэ өнөөдрийг хүртэл туулсан замналаа бидэнд хуваалцаач. За баярлалаа. За миний хувьд гэх юм бол санхүү эдийн засгийн дээд сургуулийг санхүүгийн менежментийн чиглэлээр төгссөн. За тэгээд 1-р курсээс эхлээд ерөнхийдөө хөрөнгөний зах зээлийн талаар сонирхолтой байсан. За хөрөнгөний зах зээлд яагаад илүү дур сонирхолтойсэн бэ гэхээр хөрөнгөний зах зээл болохоор 1-р иргэдэд бол аюу олон боломжуудыг бий болгодог. За тэгээд яг нөгөө нэг банкны салбар төлхөө өгчсөн улс орны хувьд бол яг хөрөнгөний зах зээлийн өгч орон зай асар их байсан учраас энэ салбар дээр илүү олон сорилт мэдлэг мэдээллийг олж авах боломжтой байна гэдэг үднээс бол сонирхож исэн. За тэгээд их сургуульд багтаал сэтгэшгүйгээд хөрөнгөний зах зээлийн анхны клуб байгуулагдаад тэр клубт ороод явж исэн. Тэгээд BDSEC гэдэг үн цаасны компаниас бол анхны ажлын гараагаа эхэлж исэн. За нөгөө харилцагчийн үйлчилгээ, брокер, тузын үйл ажиллагаа гэх мэтчлээ хөрөнгөний зах зээлийн анхны шатны ойлголтуудыг бол тэндээс авч исэн. За тэгээд дараа нь бол голомт Кастион гээд Монголын анхны Кастион банк буюу мэрэгжлийн хөрөнгө оруулагч нарт үйлчилгээ үзүүлдэг энэ хөрөнгөний зах зээлийн бас нэг чухал үндэс байдаг. Тэгээ энэ байгууллагт ажиллаж байсан. За тэгээ тэнд болохоор яг анхнаасаа дид бүтцийг бий болгох дүрм журам, за харилцагчийн үйлчилгээ гэх мэтчлэн цоошин энэ салбар руу орж ажиллаж байсан. Тэгээд би тэд бол тухайн үед бол анхны Кастион банка амжилттай нэвтрүүлээд хөрөнгө оруулалтын анхны сангуудад бол үйлчилгээ үзүүлж байсан. За тэгээд олон улсын Кастион банк гэдэг бол яг нөгөө олон улсын мэрэгжлийн хөрөнгө оруулагч нарын гол зуучлах үйлчилгээ үзүүлэх маш чухал нэгж байгаад ддаг. Тэгээд энэ үйлчилгээг үзүүлэхийн тулд бид нэр олон улс нийцсэн энэ систем технологиг бий болгож хүний нөөц манаас тэр хэмжээнд хөгжих шаардлагатай. Тэгээд энэ бэлтгэлүүдээ хийсний дараа бид нар олон улсын JP Morgan банкны саб Кастион болоход сонгон шалгаруулалтын ажилд бол оролцоод бас саб Кастионоор бол сонгогдчихсэн. За тэгээ эндээс бид яг нэг 10-ад жилийн турш гэх юм бол хөрөнгөний зах зээлийн оролцогч талууд тодорхой хэмжээний мэдлэг мэдээллийг бол аваад ажилласан. За тэгээ үүний дараа болохоор Улаанбаатар үн цаасны биржээс ажлын санал ирээд тэгээ бизнес үйлчлэл хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Дараа нь гүйцэтгэх захирлаар томилогдоод ажиллаж байгаа. За тэгээд яг энэ
яг өөрийнхөө нөгөө мэрэгжлийн салбар дээр одоо ингээд тууштай ажиллаад эх орныхоо хөгжил төв нэмрээ оруулаад ажиллаж байгаа яг мянган залуучууд идэгч те тэдгээр залуучуудын л яг нэг төлөөлөл өөрийнхөө салбарт ингээд ажиллаад явж байгаа хүн гэж өөрийгөө дүгнэж байгаа. За одоо тэгэхээр яг UBX маань өнөөдөр хөрөнгөний зах зээл дээр багуу хугацаа болсон байна. За ямар ч байсан бирж дээр бол одоо компаниудад нэгсэнд сонголт гэсэн үг те. За одоо юу гэдэг биржээр гарах уу бас UBX дээр IPO хийх байна уу? Тийм өрсөлдөөн бий болгож байна. Тэр утгаараа бол бас ер нь бол сонголт байна гэдэг чинь өрсөлдөөн байна гэдэг бол маш чухал. Ер нь зүгээр яг энэ UBX-ийн талаар яг юу гэдэг бизнесүүдэд ер нь яг ямар давуу тал олгож байна те тэр нэг сонголт өрсөлдөөн үүсгэж гин гэж байна. Тэр нь яг чиний үгээр яг UBX-ийг одоо хүнд товч ойлголт өгье гэвэл мэдээлэл өгөөч тийм. За UBX бол яг анх 2008 оноос судалгаа нэхлээд яг Монголын хөрөнгөний зах зээлийн мэрэгжлийн оролцогч нар өөрсдөө ер нь бол энэ хөрөнгөний бирж гэдэг бол хөрөнгөний зах зээл дээр үн тогтоодог аж ахуйн нэгжүүдэд боломж олгодог маш чухал одоо институт юм байна гэдэг үднээс одоо судлаад тэг гадны биржүүдээс асрыг товчлог хуримтлуулад байгуулж исэн бирж. За тэгээд яг уу дэд бүтцийн байгууллага гэдэг утгаараа бол өрсөлдөөн маш одоо ширүүн одоо өрсөлдөхөд бас амаргүй одоо энэ зах зээл нэг талаар бол маш олон жил одоо үйл ажиллагаа болсон Монголын хөрөнгөний бирж байсан. За тийм бидний хувьд бол юугаараа илүү одоо ялгарч зах зээл дээр гарч ирэхийг одоо зорьсон бэ гэхээр яг энэ технологийн давуу тал илүү хүрэх чадвартай зах зээлийг олон улсын одоо биржүүдээс судлаад биржийг бий болгох. За тэгээ аж ахуйн нэгжүүдэд зөвхөн одоо томоохон аж ахуйн нэгжлээсээ илүү жижиг дунд бизнес эрхлэгч нарт хүртэл одоо боломж олгодог хөгжлийн талбартаагаар энэ биржээ бол байгуулж байсан. За тэгээ энэ бүртгэлийн үйл ажиллагааг болохоор бид нэр мэрэгжлийн оролцогч нарын тусламжтайгаар бүртгэлийн хороо бол үйл ажиллагаагаа явуулаад бүртгэж авдаг. За тийм мэдээж нөгөө хувийн бирж гэдэг утгаараа бид нэр үнийн хувьд бол илүү уян хатан, за үйлчлэгээний хувьд бас илүү уян хатан. За тэгээд нэмэлт үйлчлэгээ санал болгох байдлаар бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгэхээр ер нь одоо юу гэдэг хөрөнгөний яг үнэндээ бирж чтэр Улаанбаатар UBX бирж чтэр ер нь зүгээр яг өнөөдөр ингээ харахаар яг жижиг дунд бизнес ч юм уу бол үнэндээ хол. За хөрөнгөний бирж бол үнэхээр хол. За цэвэр бизнес эрхлэгч бол магадгүй үнэхээр хувьцаа бонд тодорхой хэмжээнд худалдаж авах зарчмаараа л байгаа. Би бол тэгж хардаг. Гэхдээ чиний бас сая нөгөө үгэн дотор ер нь бол UBX маань илүү жижиг дунд болон ер нь бизнесүүдэд арай ойр ойлголтын өгдөг гэж хэлж штэ тэ. Тэгэхээр энэ талаар өшөө жоохон дэлгэрүүлж яриач. Ер нь яг UBX дээр одоо хүртэл магадгүй яг бизнесийн хідэн байгууллага яг магадгүй IPO хийсэн байна. Хөгжлийн талбарт дээр үйлчлүүлв тэ. Эсвэл энэ маань өөрөө шин та хэдийн маань харж байгаа зүйл байна уу? Би бол яг үнэндээ энэ хөрөнгөний зах зээлийг бол яг цэвэр бизнес эрхлэгчдэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх талаасаа бол одоо үнэхээр хол, үнэхээр хөгжил нь бол болоогүй те. Ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нь бол одоо уучлаарай үнэхээр хүртээмжгүй байдаг гэж бол боддог. Тэгээ яалтчгүй одоо нөгөө зохицуулттай салбар тэр нэг зохицуулт sandbox гэдэг зүйл бол өөрөө бас цаг их ордог. Үнэхээр тэгээ бас би бас аргачихгүй л салбар гэж харддаг л да тийм. Яг нөгөө улс орнуудад одоо хөрөнгөний зах зээлийн хөгжлийг аваад үзэх юм бол 400 гаруй жил хөгжсөн. За Монгол улсад болохоор яг 30 гаруй жилийн одоо хөгжлийнхаа шатн дээр 33 4 дэх жил дээр явж байгаа. Тэгэхээр энэ нөгөө анх 1992 оны үед болохоор нөгөө өмч хөвчлөл хийгээд тухайд компаниуд хувьчлагтаад бирж дээр гарч ирсэн. Яг түүнээс хойш гэх юм бол яг сонгодог утгаараа гарч байгаа компаниуд бол тодорхой хэмжээнд жил ирэх тусам нэмэгдэж байгаа. За тэгээд хөрөнгөний зах зээлийн талаар яг энэ нөгөө эрэг тоо баримтыг дурдах юм бол 2020 оны байдлаар бол зах зээлийн үнэлгээ нь 8.80
та байсан бол 2024 оны байдлаар болохоор жилийн эцсийн байдлаар 16 их найд болсон. Тэгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-ийг л ерөнхийдөө 10 жилийн өмнө эзэлжсэн. Тэгээ тухайд бол бид нар энэ бусад улс оронд 50% эзэлдэг байна. Тэгэхээр энэ тоо нэмэгдэх хэрэгтэй гэдэг зүйлийг ярьдаг байсан. За тэгэд яг одоогийн байдлаар бол 16%-ийг дотоодын нийт бүтээгдэхүүний хувийг эзлээд явж байгаа. Тэгэхээр бид нар энэ 33 жилийн түүхэн хугацаанд бас тодорхой багуу бас ингээд дахиц дэвшлүүдийг бол гаргаж байгаа. За тэгээд санхүүгийн хүртээмж одоо хөрөнгө босгох төрөл ангиллын хувьд гэх юм бол жишээлбэл хувьцаа бонд хөрөнгөөр баталгаажсан унцаас байсан бол сүүлийн жилүүдэд одоо жишээлбэл үйл хөдлөлийн хөрөнгө оруулалтын сан анхны сан одоо зөвшөөрлөө авсан. За тэгээ гендер бонд одоо ногоон бонд гэх мэтчлэн бас дэлхийн нийтийн чиг хандлага дээр одоо болж байгаа үйл явдлуудыг бас манай хөрөнгөний зах зээл бас тусгаад ингээд ажиллаж байгаа. За тэгээд яг энэ аж ахуй нэгжүүдэд санхүүгийн хүртээмжийг бий болгох талаасаа бол аль талаасаа л ажиллах шаардлагатай байгаа. Мэдээж биржүүд маань бол маш сайн ажиллах хэрэгтэй. За мэргэжлийн оролцогч нар байдаг. Тухайн оролцогч нар маань бас одоо таниулах тал дээр тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй. За нөгөө талаасаа нөгөө хууль эрх зүйн орчин гэдэг маань бас том зургаараас нэлээд ингээд хөгжих шаардлагатай байгаа. За хөрөнгөний зах зээл бид нар яг хөө ингээд хөрөнгөний зах зээл болон жижиг дунд бизнес эрхлэгч нарын хооронд ингээд зай үүссэн байгаа гэд ярьж байгаа. Тэгэд энэ дээр болохоор бусад улс орнуудад ямар одоо энэ зах зээл чи илүү хөгжсөн учраас нөгөө хөрөнгө оруулагч ба одоо хөрөнгө босгож байгаа талуудын харилцаа маань нэлээд ингээд боловсронгуй болсон байдаг. Яг ингээд хөрөнгөний биржээс гарахаас одоо хөрөнгөний биржээр гарахаас өмнөх юм тодорхой юм үе шатуудтай стартап стартап тэгээ жижиг дунд за тэгээд IPO-ны өмнөх үе шат за тэгээд IPO гэх мэтчлийн шат руу бол ингээ ордог. Тэгэнгүүт яг нөгөө стартапынхаа хувьд гэх юм бол angel investor стратегийн хөрөнгө оруулагч гэдэг юм яг юм зориулагдсан хөрөнгө оруулагч нартай. За энэ хоёрын харилцаа бол тодорхой гэрээ одоо бусад зүйлээр ингээ зохицуулагддаг. За үүний дараа нөгөө илүү стартапаас арай жижиг дунд болоод бижэд эхлээд явж байгаа бол одоо илүү нөгөө нэг venture capitalч гэдэг юм уу одоо хөрөнгө оруулалтын төрөл нь ингээд өөрчлөгдөд одоо явна. За тэгэнгүүт дахиад нөгөө IPO хүртэлх энэ pre-IPO буюу нөгөө IPO-ноос өмнөх үе шат хүртэл ингээд хаалттай хэлбэрээр бас авцаад компани байж болдог. Тэгэнгүүт энэ тогтолцоо маань өөрөө ингээд яг системтэйгээр юу нь бол хөгжих хэрэгтэй байгаа. Тэгээ өнөөдрийн одоо бизнесээ томруулъя болон одоо манай биржийн хамтын ажиллагааны одоо гол одоо нэг одоо зүйл бол бид нар энэ аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалтын боломжийг бий болгоно гэдэг үнд зүйл дээр нэгдээд бид нар энэ орон зайг яаж хаах вэ, илүү ойртох вэ гэдэг зүг рүү бол чиглэж байгаа гэж ойлгож байгаа. Тийм мэдээж тэр бол одоо бидний хаана зорж байгаа хамгийн том одоо зүйл мэдээж энэ хөрөнгөний зах зээлийг илүү жижиг дунд бизнест хүртээмжтэй болгох, хүртээмжтэй санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг сангаараа дамжуулт гэсэн чинь одоо одоо төрөл бүрийн л одоо боломжуудыг татаасаа гэж бол бодож байгаа. Тэрэн дээр бол одоо 100% санал нэг байна тийм. Гэтэ ялцчгүй тэгтээ ер нь одоо юу гэдэг цаг хугацааны хувьд миний бодлоор ингээ харахаар хэр ингээд хол байна вэ? Одоо би зүгээр ингэж асууж байгаа шүү. За өнөөдөр мэдээж тийм банк суурьтай. Гэтэ ашгүй ингээд банкуд маань хөрөнгөний зах зээл дээр орж ирлээ. Энэ бол би том импакт, том зүйл гэж бол харж байгаа. Өнөөдөр яг хуу ингээд яг жижиг дунд бизнес эрхлэгч бол үнэхээр ингээд тэр хүнд санхүүгийн ямар боломжийн бүтээгдэхүүн байна вэ гэхээр энэ банк усуд байна. За банк байна. Банк бол дотроос яг хуу ногоон тэргээл төрөлжүүлэх гээл үзэж гин. Яг үнэндээ үүнээс цааш бүтээгдэхүүн байхгүй байхгүй. Үнэндээ яг жижиг дунд бизнесийг одоо дэмжих магадгүй сан байгаад би магадгүй тэр нь өөрөө одоо зөв зохистой бизнесүүдтэй хөрөнгө оруулалт хийдэг. Яг үнэндээ ингээд нөгөө VC маягаар ч юм уу тэгэхээр ер нь одоо яг миний ингээд гол асуух гээд байгаа зүйл нь бол өнөөдөр үнэхээр би бол хөрөнгөний зах зээлийг ийм яалтчгүй л эрэлт хэрэгцээ юунаас харахаар ийм банк ус бонд суурьтай за хөрөнгөөр баталгаажсан үнцаас суурьтай. Гэтэ энэ нь бол одоо
хөгжлийнхөө хувьд бол ойлгож байна. Одоо энийг бид нар давж гарах ёстой. Одоо дэлхийд ийм 20-30%-аар бонд гаргаад тэрний араас нь ийм 40-50% татвартай энийгээ даваад гардаг улс ер нь бол бизнесүүд нь бол их цөөхөн л баг. Тэгэхээр би бол яг шулуухан ер нь хэлээсээ ер нь энэ яг хөрөнгөний зах зээл жижиг дунд бизнесүүдэд ер нь хүртээмжтэй болох цаг хугацаа нь ер нь том зургаараа хэр хол байна. Яг нөгөө бусад улс орнуудад биржүүд нь өөрөө ингээд дэрэгдээ стартапаас эхлээд IPO хүртэлхийн одоо бойжуулах зөвлөгөө өгдөг энэ одоо институцийг байгуулад ажилдаг. Тийм ер нь бол ямар орны ер нь бол биржүүд дээр Нью-Йоркийн хөрөнгөний бирж байна те бүр ингээд зөвхөн тэр ч бол бүр асар том. Тийм асар том кейс. Ер нь бол Шанхай хөрөнгөний бирж гэхэд Star Market гэдэг ингээд бас хажуудаа талбартаа Токио ч гэдэг юм ингээд бүгдээрээ ерөнхийдөө ихэнх томоохон биржүүд бол хажуудаа нь бойжуулах талбар байдаг. За тэгээд тэн дээрээ болохоор нөгөө зөвлөгөө өгнө, менторинг хийн, дараагийн шатанд нь гарахт нь ингээд тусалдаг гэсэн. Тэгэхээр энэ бол өөрөө яг нөгөө биржийн үүрэг бол ялтчгүй юм. Энэ одоо таны одоо шулуухан хэлгээд бирж болвол энд оролцоод явах үүрэг нь мөн тэгтээ энэ хэмжээнд очихын тулд нөгөө бирж чинь бас тодорхой хэмжээнд зах зээл дээр зохицуулттай үйл ажиллагаа явуулж байгаа учраас тухайн компаниудыг ингээд бойжуулахын тулд зардлын асуудал гарна тий. За магадгүй одоо стартап ч гэдэг юм уу жижиг дунд байж хаад хөрөнгө оруулалт татсан бол тухайн хөрөнгөний зах зээлд итгэл гэдэг зүйлийг ерөнхийдөө харна. За ер нь бол бас нэг манай зах зээл дээр зоригтойгоор хийгдэх ёстой шаардлагатай зүйлүүдийн нэг гэх юм бол энэ зөвхөн одоо банк бус биш те энэ жижиг дунд үйлдвэрлэлүүд одоо зөвхөн топ 100-аас гадна бусад энэ ирээдүйд одоо Монгол улсын эдийн засгийг солонгоруулж болох энэ одоо аж ахуй нэгжүүдтэй хөрөнгө босгох тэр IPO хийх процесс нь илүү хялбар болгоод одоо хугацааны хувьд, зардлын хувьд те болгоо зөвшөөрлийн ингэж олгодог тогтолцоор ер нь бол шилжих хэрэгтэй байгаа. Яг ингээд нөгөө заавал 100% эрсдэлгүй одоо компанийг одоо босгох зөвшөөрөл олгоно гэхээс илүү ер нь бол бусад улс орнуудад ч гэсэн ижилхэн компаниуд босдог. Одоо зарим компаниуд намжилттай, зарим компаниуд нь дампуурсан кейсүүд байдаг. Манай нөхцөлд болохоор яг уу энэ одоо зах зээл маань дөнгөж хөгжиж байгаа учраас аль болох нөгөө амжилтгүй кейсүүдийг байхгүй хичээх тал руугаа ер нь бол хандлагатай байгаад байдаг. Тэгэхээр яг энэ зохицуултын орчны хувьд бол илүү ингээд чөлөөтэй нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй. Тухайн компани өөрөө хөрөнгө оруулалтаа татаад итгэлийг бий болгоод хөрөнгө оруулалтыг ингэж татаж чадж байгаа бол одоо тэр компани IPO гээд нээлттэй зах зээлээс хөрөнгө оруулах боломж нь бол байх хэрэгтэй. Яг энэ дундуур нөгөө орж байгаа тэр биржийн хорооны олон шалгуурууд бол тодорхой хэмжээгээр багасах ер нь бол шаардлагатай. Одоо жишээлбэл Шанхай хөрөнгөний бирж хажуудаа Star Market гээд одоо энэ талбарыг бол хөгжүүлээд ажиллаж байгаа. Тэгээ энэ дээр болохоор одоо Америкийн нэгдсэн улс ч гэдэг юм уу бусад орнуудын талбарууд дээр гарсан технологийн компаниудаа буцааж авчираад илүү ингээд бага нөхцөл одоо шаардлагаар хөрөнгө оруулалт татах боломжийг олгох зорилготой. Тэгээд энд одоо нөхцөлөө багасгаж байгаа нэг одоо үндсэн үзүүлэлт нь гэх юм бол зөвхөн одоо нэг биржийн бүртгэлээр биржийн зөвшөөрсөн тохиолдолд шууд ингээд хөрөнгө осгох боломжийг бий болгочихж байгаа. Хорооч байт юм ингээд олон дамжлагуудаа илүү багасгаж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ нэг юм тухайн манай зах зээл дээр нэг юм бүүм хий гэж үзэх юм бол тодорхой энэ чөлөөтэй зохицуултуудыг бий болгох хэрэгтэй. Тэгээд энэ хөрөнгө оруулагч нараа аягүй сайн мэдлэг мэдээлэлээр хангах, хөрөнгө босгож байгаа талуудаа аягүй сайн мэдлэг мэдээлэлээр ер нь бол хангах хэрэгтэй. Тэгэхээр яг нөгөө тодорхой хугацаа асууж явах шиг байна. Миний бодлоор энэ бол нэг 3-аас хамгийн багадаа 3 жил, хамгийн цааталтаа бид нэр илүү сайн одоо хичээгээд ажиллах юм бол 8 жил ч юм уу те 10 байх гэдэг одоо бодолтой байна. Тий. Зөв хөрөнгөний зах зээлийнхаа тухай жоохон яриад одоо яг ер нь бол жижиг дунд бизнесүүд маань үнэхээр одоо тэр тал руугаа жоохон оръё. Тэгэхээр өнөөдөр яг энэ хөгжлийн талбар гээд гоё үг сонсогдоод байна л да. Энэ маань бол би өөрөө яг UBX-ийн хувьд ч гэсэн бизнесийн одоо нөгөө өрсөлдөөн үүсгэж байгаа гэдэг утгаараа би бас нэг ялгарл бүтээгдэхүүн үйлчлэх нь болов гэж харж байна. Тэгэхээр хөгжлийн талбарын талаар илүү хойлоо жоохон ярив. Энэ маань өөрөө яг бүтээгдэхүүн юм уу? Эсвэл одоо
шалгуур багтай боломж юм уу те? Энэ нь өөрөө яг юу юм? За хөгжлийн талбар бирж гэдгийг аваад үзээ л та. Бирж гэж яг юу вэ те? Бирж гэдэг бол өөрөө компаниудад өсөлт хөгжлийн боломжийг бий болгож идэг нээлттэй талбар. Хөрөнгө оруулагч болон хөрөнгө татж байгаа талуудыг уулзуулж байгаа талбар. Энд бол тодорхой хэмжээний зохицуултууд байна. Шалгуур шаардлагууд байна. Тэгэнгүүт яг энэ бирж гэдэг нь өөрөө ийм компанид зориулсан гэхээсээ илүү ер нь бол ирээдүйн одоо өсөлтийг одоо үргэлж дэмжих хэрэгтэй. Ирээдүйн өсөлт тэгвэл хаана байгаа вэ гэдээ харах юм бол одоо жижиг дунд бизнесүүдэд Монголд бол ялангуяа байгаа шүү дээ. Монгол улсад одоо 74 мянга гаруй жижиг дунд бизнес эрхлэгч албан ёсоор бусаар бол 100 гаруй мянга гэдээ явж байгаа. Тэгэхээр энэ одоо бизнесүүдэд зориулаад яг тэр сонгодог утгаараа бирж өөрөө өсөлт хөгжлийн боломжийг олгоно гэдэг утгаараа энэ хөгжлийн талбар гэдэг зүйл манай бирж дээр нь бол байгаа юм. Тэгээд энэ нь болохоор яг ямар боломжийг биржүүд одоо аж ахуй нэгжүүдэд олгож байгаа вэ гэхээр 500 саяас дээш борлуулалтын орлоготой 3-аас дээш жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан. Тэгээд ирээдүйн одоо үйл ажиллагаа нь тогтвортой өсөж хөгжинэ гэсэн энэ бизнесүүдэд бол энэ хөгжлийн боломжийг олгосон хөгжлийн талбар байгаа. Мэдээж нөгөө шимтгэл хураамжийн хувьд ч гэсэн бид нэр тодорхой хөнгөлтүүдийг болоод үзүүлэх боломжтой гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэ шаардлагыг хангасан байгууллага маань өөрөө хөгжлийн талбар дээр мөнгө босгоно гэдэг боломж гэсэн үг зөв. Тийм. Тэгэхээр одоо юу гэдэг нь хөгжлийн талбар гэдэг маань адилхан л бирж дээр гарна. Адилхан л одоо бүх зохицуулт бүх юмнууд маань байна. Гэхдээ харьцангуй арай шалгуур багтайгаар нэг өсөндөө өөрсдийн тодорхой хэмжээнд хувьцааг IPO хийж хөрөнгө оруулалт татж байна л гэсэн үг зөв. Тий. Яг бирж дээр хөрөнгө оруулалт татхад болохоор нөгөө ер нь бол хувьцааны санхүүжилт, үрийн эрхслийн санхүүжилт гэж байгаа. Бас үрийн эрхслийн буюу бонд гаргаж олно. За тий биржийн нөгөө нэг хоёлаа бирж гэж юу вэ, хөгжлийн талбар гэж юу вэ гэд ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр биржийн хоёлаа яг нэг одоо үндсэн үзүүлэлт нь болохоор өсөлт хөгжлийн боломжийг олгож байна. Хоёрт нь болохоор энэ хөрөнгө оруулалт татах боломж гэж байна. За яг бирж дээр ингээд гарчих юм бол дараагийн боломжууд бол аж ахуй нэгжүүдэд бий болдог байгаа. За энэ бол нөгөө брендинг танигдалт буюу олон нийтэд одоо танигдалт итгэлцлийг бий болгож идэг. За тэгээд компани өөрөө энэ биржийн шаардлагуудыг хангахын тулд үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой болдог. Компани засаглалын хувьд compliance-ийн нийцлийн хувьд одоо жишээлбэл одоо нэг хүн удирдаад явж исэн бол тэнд хувьцаа эзэмшигчнэр байна, тууз байна, олон талын оролцоотойгоор шийдвэр гаргаад явах боломжтой болдог. За тэгээ биржийн бас нэг онцлог гэх юм бол бирж өөрөө нөгөө компани засаглал ESG гэдэг дэлхийн нийтийн чиг хандлагуудыг ерөнхийдөө бас байнга өөрсдөлтөөр ингээ агуулад явждаг. Ер нь бол ESG-ийн шаардлагыг хангаарай, компани засаглалын шаардлагыг хангаарай гэх мэтчлэн олон улсын биржүүдийн холбоо гэж жишээлбэл байдаг. Тэгээ тэндээс одоо олон улсын биржүүдийн холбоо, тогтвортой хөгжлийн одоо зорилгыг биелүүлдэг, тогтвортой хөгжлийг дэмжигч биржүүдийн холбооч гэдэг юм уу те. Яг нөгөө нэг энэ бизнес гэдэг утгаараас нийгэмд ээлтэй байх гэдэг утгаараа энэ нөгөө олон улсад болж байгаа чиг хандлагуудыг бас ер нь ингээд бас хувьцаат компаниудаа үргэлж хэрэгжүүлэх гэж зорддог гэсэн. Тэгэхээр нөгөө нэг түрүүний ярьсан нэг хөрөнгө татхаас гадна бас дахиад 4-5 давуу тал тухайн компанид бий болно. Би тэгэхээр за хөгжлийн талбар гэдэг маань бол нэгсэндөө арай одоо юу гэдэг бүр ингээд том скейл биш. Магадгүй юу гэдэг чинь за одоо чинь нэг 10 тэрбум ленд эднэр чи эдийг өсгөж ялаа. Ленд дээр бол бас яг тодорхой санахгүй байна. 10 за нэг 10 хавцаал байсан шиг 10 хүрчилгүй санаад байна. Тэгэхээр би яг энэ хөгжлийн талбарыг яг бол сайн ойлгосонгүй. Одоо энэ маань ерөн зүгээр энэ арай ингээ шалгуур нь бага. Одоо яг энэ нэг 500 сая. За би одоо жишээлбэл 500 саяас дээш жилийн борлуулалт хийж гин үйл ажиллагаа маань 3 жил одоо явчиж за надад сайн бизнес төлөвлөгөө байна. Би тогтвортой байж чадхаар байна гэд би бол одоо жишээлбэл за гутал үйлдвэрлэдэг магадгүй оюу толгойд ингээд гутлаа нийлүүлдэг оюу толгой миний одоо гутлаар ингээд аюулгүй ажиллагааны ийм юм зардгаа надад ийм сайн corporate бизнес ч байна. Бас ингээд одоо B2C дээр юм байна гэдэг нэг юм гутлын бизнес бай гэж бодъё л доо. За надад
магадгүй за ихвшээ нэг 3 тэрбум төгрөгний би одоо офс авмаар байна. За ингэмээр байна. Дээр нь би одоо юу гэдэг хөрөнгө оруулагч нартай ядаж надад нэг итгээд 1000 хүн хөрөнгө оруулалт хийчээсэ, манай харилцагч хийчээсэ. Тэгвэл би одоо тэр чинь нэгэсэндээ нөгөө брендинг гэдэг утгаараа дэлгүүр рүү ороод эсвэл одоо худалдаа авалт хийхдээ би энэ Монгол худалдааны компанид хөрөнгө оруулалт хийнэ гэдэг энэ ойлголт зөв юм ярьж гэнэ үү, буруу юм ярьж гэнэ? Тийм, яг зөв юм ярьж байна. Ер нь бол 500 саяас дээш борлуулалтын орлоготой дээрэс нь одоо ингээд 2-3 жил тогтвортой үйл ажиллагаа болсон өсөх ирээдүйтэй компани гэвэл Монголд маш олон байгаа шүү дээ. Тэгэхээр дахиад нээлттэй болох зориг гаргаад за тэгээ бусдаас одоо ялгарах танаа хувьцааг сонгож авах ямар нэгэн ялгаралтай байгаад бирж дээр гарах юм бол мэдээж одоо нөгөө гутал авъя гэж бодё те. Тэгвэл хөрөнгө оруулсан компанийнхаа гутлыг хүн ер нь бол илүү авахыг хүсэн шүү дээ. Одоо сүүгийн хувьцаа эзэмшигчнэр бол сүүгийнхаа хувьцааг авах хандлагатай байдаг учраас. Тэгэхээр тодорхой хэмжээнд нөгөө зах зээл дээр танигдлтыг бас бий болгоод нэгэнт нөгөө нээлттэй компани болж байгаа юм чинь тухайн хувьцаат компанийнхаа хувьцааг сонгуулахын тулд тэр бизнес эрхлэгч нар маань бас илүү хичээнэ гэсэн үг шүү дээ тий. Би тэгэхээр нэг зүйлийг бас асууя. Мэдээж одоо нээлттэй болно гэдэг асуудал, хөрөнгө оруулалт татна гэдэг асуудал бол цаг хугацааны үед зөв зүйл. Залгамж халаатай олон харилцагч аваа нөө хэрэглэгчээ ингээ оруулаад нэг завин дээр суугаад авна гэдэг бол зөв зүйл. Гэхдээ одоо энийг дагаад ирэх хариуцлага, энийг дагаад ирэх нээлттэй байх, шилэн байх, тайлагнах, хурлаа хийх. За дээр нь эн чин санхүүгийн зохицуулах хорооноос шаардлага гарч ирж болно. Бирж дээрээс бас шаардлага гарч ирээд танаа энэ арилжаа муу байна гэдэг ч юм уу, зүгээр яхаа жишээ авч байгаа шүү. Энэ ер нь шаардлага нь хит өндөр байдаг юм биш үү? Одоо магадгүй ингээд зах зээл дээр би бага штэ. За би энэ шаардлагыг бол хангачиж чинь. Тэгсэн мөртлөө би магадгүй ингээд зах зээл дээрээс за нэг 200 угаашаа нэг 2 тэрбум төгрөг босгоё гэж бодъё л доо. Тэгэхэд эргээд нөгөө захирал маань юу гэдэг 2 тэрбумаараа за би нэг тэрбумаар нь офс авчин. За одоо юу гэдэг үлдсэн тэрбумынхаа 500-аар нь би материалаа сайхан татчин. За би үлдсэн нэг 500 саятай бараг үлдэх гээд штэ. Гэтэл эргээд энэ 500 сая чинь нөгөө байгууллагыг нэг офис магадгүй одоо юу гэдэг бараа материал нь татах те энэ хангалтгүй штэ. Эргээд тэр чинь одоо юу гэдэг нөгөө одоо investor relation гэх нь хаашаа investor relationтэй болох хэвээр магадгүй санхүү нэгтлэн бодох бүртгэлийн юм нь сайжрах хэвээр маркетинг нь сайжрах хэвээр гэдэг. Тэгэхээр энэ ер нь харьцаа гэх юм уу те одоо юу гэдэг хэдийг босгоод за нэг 5 саяыг босгоход биш 5 тэрбум төгрөг босгоход за та тэрбумаа менежменттэй эсвэл одоо цэвэр compliance та ийм юмда зарцуулах ёстой шүү гэдэг нэг тийм харьцаа ч юм уу тийм юу байдгүй. Яг тийм гарсан харьцаа. Educational талын одоо ойлголт өгөх үүднээс гэх юм уу та. Тий, яг ийм гарсан харьцаа гэж болвол байхгүй. Тэг манай пэйж дээр бол яг ингээд хүчлийн талбар дээр болохоор Анд Энерги гэдэг Монголын анхны лед гэрлийн үйлдвэр хөрөнгө босгоод тэгээд одоо 4 инженер залуу им тоосхон байшин те нэг давхарт байдаг байсан. Тэгээ одоо бол Эрдэнэт хүмүүс очих юм бол мэдэх бах юм 4 давхар айгүй гоё том барилгатай 20 гаруй ажилтнтай ер нь бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээд тэгэхээр ерөнхийдөө бол за нэгэн хөрөнгөний зах зээл дээр гарчлаа тий хөрөнгө оруулалт татчихлаа. За тэгээд нөгөө хідэн төгрөгийн хөрөнгө оруулалтынхаа хэдийг нь юунд зарцуулаад юунаас ашиг олох вэ гэдгийг анханасаа ер нь бол анханасаа тэр бизнес төлөвлөгөөн дээр буюу үн цаасны танилцуулган дээр тусгаж оруулна. Зөв. Тий. Тэн дээр ер нь бол тооцоо судалгаатай байж иж одоо
тухайн унцаасны компани чинь биржээр бүтээгдэхүүн тавихын тулд андеррайтерийн компаниар бас үйлчлүүлнэ. Тэгээ андеррайтерийн компанитайгаа одоо зөвлөлтүүд хамтраад өөрсдийнхөө тооцоо судалгааг бүтэн гаргаж иж ер нь бол нөгөө унцаасны танилцуулганд бэлэн болоод ер нь бирж дээр гарна гэсэн үг. За тэгээд бирж дээр гараад ямар шалгуур шаардлагууд байдаг вэ гэхээр яг хамгийн наад зах нь гэх юм бол туцтай болох хэвээр 9-өөс доошгүй одоо 9-өөс доошгүй гишүүнтэй төлөөлөл удирдах зөвлөлттэй болох хэвээр. За хувьцаа эзэмшигчдийн хурал гэдэг зүйлээ жилд 1-ээс доошгүй удаа хийх хэвээр. За тэгээд төлөөлөл удирдах зөвлөл маань өөрөө хувьцаа эзэмшигчдийнхаа хурлаас буюу одоо компани хамгийн дээд эрх барих байгууллага бол хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Тэндээсээ тузаа томилоод туз нь бол ингээд компанийнхаа удирдлагыг томилоод үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. За тэгээд туз томилогдсон учраас яг туз нь өөрөө компани засаглалын кодекс гэдэг зүйлийг ерөнхийдөө мөрдөж ажиллах буюу яг нөгөө тухайн компани шийдвэр гаргалтын процесс нь өөрөө ийм тодорхой хэмжээний одоо засаглалын одоо дарааллын дагуу одоо шийдвэрүүд нь гардаг гэсэн үг. За жишээлбэл компани захирал өөрөө дангаараа жишээлбэл 100 саяас дээш төгрөгийн одоо шийдвэр гарахгүй гэд хэрвээ тэрийг одоо дүрмдээ заачих юм бол тим хэмжээнд одоо шийдвэр гарахгүйгээр тодорхой хэмжээний хяналттайгаар үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. За тэгээд хуц томилогдоод хувьцаа эзэмшигч нарын хурлаа хийчлээ. За дараа нь бол яг ямар гол үндсэн шалгуурууд байдаг вэ гэхээр одоо жилийн тайлан, санхүүгийн тайлан хоёроо ер нь бол тухай бүр нь ингээд олон нийтэд мэдээлэл зохицуулах байгууллагуудтай хөрвүүлэх хэрэгтэй байдаг. За тэгээд явчих юм бол ер нь бол эхний байдлаар ер нь бол болчихно. Компани санхүүгийн тайлангаа апдейтлуулах хэрэгтэй тий. За тэгээд компани засаглалын шаардлагаа хангах хэрэгтэй гэдэг л шаардлагууд байгаа. За маш сайхан одоо кейс сонсогдож байна. Өөр ер нь мэдээж одоо бизнесээ томруулах community-гийн гол зорилго бол яг л саяны залуучууд шиг кейсийг л олон болгох, тэднийг олж илрүүлэх, тэднийг одоо юу гэдгийг бид нар өөрсдөө ч гэсэн би бол одоо ингээл танаас сонсч бол баг team компани байна уу тий мэдээж танад тэр ер нь иймэрхүү одоо жишээлбэл за 20 хүнтэй байгууллага гэдэг бол бас л боломжийн штэ. Ер нь бол Монголд ийм компани ирэх биш бол хитэн мянгаар тогтохгүй л байгаа штэ тий. Амжилтын ийм түүх ер нь хэр их байна. Яг уу манай дээр бол яг одоогоор анди нэрэг байгаа. За тэгээд технологийн компаниудаас гэх юм бол мост унцаасаа гаргасан байгаа. За тэгээд энэ яг хөрөнгөний зах зээлийн боломж чинь өөрөө ингээд нэг удаа зөвхөн хөрөнгө оруулалт татаад одоо зогсох биш те. Зарим хүмүүст нэг ийм айдас байд юм л та. Одоо ингээд би компанийнхаа жишээлбэл манай компани 10 тэрбумын үнэлгээтэй яжгаад тэгээ дахиад нэг 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаад тэгээ тэр хэмжээндээ би эрх мэдлээ алдчих юм шүү гэсэн бодол байдаг болвол та тэр 5 тэрбумын хөрөнгө оруулалтаар те хэдийн хэмжээнд одоо эргэн төлөлтгүйгээр компанийнхаа үйл ажиллагааг томруулж чадах вэ гэдгээ бас бодох хэрэгтэй те. Хэд дахин та ганцаараа зүтгэжсэн бол ямар байсан одоо тэр 5 тэрбумаараа хөрөнгө оруулалт татсан бол ямар байх вэ гэдгээ ер нь бол дэнсэлж үзэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр эн чинь өөрөө танай компанид боломжуудыг олгоод байгаа. Тэр нөгөө нээлттэй шалгуурууд тайлангаа мэдээлэх гэдэг нь өөрөө илүү танай компаниг цэгцтэй те болгож байгаа л гэсэн үг. Тэгээд нөгөө нэг удаа бас хөрөнгө оруулалт татаад зогсно гэсэн үг биш. Нэмэлт хувьцаа гаргаж болдог. Хитэн ч удаа нэмэлт хувьцаа гаргаж болно. Тэгээд тухайн компани өөрөө томроод ах тусам магадгүй ингээд 15 тэрбумын үнэл одоо болцсон байжгаад танай компани үйл ажиллагаа сайжраад борлуулалт нэмэгдээд одоо 3 жилийн дараа 30 тэрбумын үнэлгээтэй компани болж болно шүү дээ. Тухайн үед нь та бүхэн дахиад одоо ингээд 15 ч гэдэг юм 20 тэрбумын дахиад хөрөнгө оруулалт татаад нэмэлт хувьцаа гаргаж болно. Эсвэл бондор ч юм уу хөрөнгө оруулалт татаад ингээд явах боломжтой. Тэгэхээр нөгөө нэг энэ өсөлт нь өөрөө энэ хөрөнгөний зах зээлээс бий болгож байгаа боломж нь танай компанид хэдий хэмжээний өсөлтийг бий болгож чинь брендингийн танигдaltaй үед ч гэсэн те тэрийг ерөнхийдөө бас нэлээд ингээд дэнсэлж үзэх ер нь бол хэрэгтэй. Яг хөө ингээд цөөхөн л кейс байна тий. Цөөхөн кейс ер нь бол байгаа. Ялчгүй хит цөөхөн би одоо яг үнэндээ ингээд баг би бол одоо ингээд саяны анд энерги гэдэг компаниг бол сайн мэдэхгүй байна. За саяны ледтэй компаниг сонсож байна. Ер нь
яг хоо энэ тоомон л өөрөө цөөхөн байгаад байна л та. Нэгсэндөө амжилтын кейсүүд амжилтын түүх маань цөөхөн байна. Байгууллагууд маань ч гэсэн би ч гэсэн жишээлбэл дотроо үнэхээр ингээд 20 хүнтэй компани маань хүртэл хөгжлийн талбар дээр гараад нээлттэй болоод хэрэглэгчдийгээ татаад ингээд явж гин гэдэгт бол бахархаж байна. Ийм боломж бас байдаг гэж бол мэдээгүй байсан тий. Хөгжлийн талбар бол тэгвэл илүү л бид нар яалтчгүй UBX-ийн маань нөгөө ирээдүйд тий боожуулах олон шат дээр байна гэдэг бол яалтчгүй л бид хэд бол бизнесээ томруулах community үнэхээр ус агаар шиг хэрэгтэй юм байна гэдгийг сая ойлголоо. Ингэжж л нөгөө яалтчгүй нөгөө байгууллагууд маань арай олон болоод мэдээж яг дунд нь тэгэл тодорхой фейлрүүд ч гарах бах, тодорхой хэмжээнд амжилтын түүхүүд ч гэсэн гарах бах тэгжиж яах юм болов уу гэж бодлоо. Ганцхан юм нэмээд хэлчихв. Одоо ингээд бид хэд нөгөө биржийн үүргийг ярьлаа. Биржүүд маань хичээх хэрэгтэй байна тий. Аж ахуй нэгжүүд маань тодорхой хэмжээнд хичээх хэрэгтэй байна гэдэг зүйлийг ярьлаа. За тэгээд нөгөө хөрөнгө оруулагч нарын хандлага гэдэг зүйл байгаа. Энийг би бас ер нь бол хэлхийг хүсдэг. Хөрөнгө оруулагч нарын хандлага дээр жишээлбэл Солонгост те иргэд нь яадаг үлээ гэхээр бүгдээрээ л яг тухайн улс орныхоо бүтээгдэхүүнийг авахыг зорддог. Бүгдээрээ Samsung-ийн хувьцаа эзэмшигч ч юм уу те. Бүгдээрээ нөгөө нэг баялагийг бий болгоод тэгээ тэндээсээ өгөөж хүртээд ер нь бол ажлыг нэг нэгэндээ хариуцлагатай хандъя гэдэг энэ хандлагыг аягүй сайн бий болгосон юм байна да гэж ер нь бол хардгийн. Тэгэхээр энэ хандлага гэдэг зүйл одоо магадгүй ингээд аягүй сайн олон нийтэд бас хүрэх хэрэгтэй л байгаа юм л да. Тэгээд нэг нь итгээд хөрөнгө оруулдаг нөгөө компани одоо илүү итгэлийн дадаг. За тэгээд Монгол одоо үйлдвэрлэлүүдээ бүгдээрээ нийлээд бас илүү хөгжүүлээд явдаг. Бас магадгүй одоо нэлийн хийсвэр сонсогдож магадгүй ч гэсэн эн чинь өөрөө яг бодиттой зүйл байх боломжтой учраас энэ зөвгөр өөр нь бол яваасаа гэж хүсдэг. Мэдээж хөрөнгө оруулагч нар хариуцлага нэхэх ч гэсэн ерөнхийдөө бол нөгөө цүрэг хандлагаар хэрвээ байнга хандаад байх юм бол тий нөгөө компаниуд маань бас аж ахуй нэгжүүд маань хөрөнгө оруулалт босгохоос айна. Тэгээд хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулалтыг хийж гэнэ гэдэг нь өөрөө нэгээс дээш жилийн хугацаанд ерөнхийдөө бол хөрөнгө оруулалт байдаг. Яг нөгөө богино хугацааны арилжаачид биш л болвол энэ бол урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгээ бас илүү ингээд ойлгож ажиллавал бас зүгээр. Тийм та тэгэхээр түрүүн бас нэг 3-8 жилийн хугацаа байгаа гэд хэлсэн. Би бол бас яг энэ жижиг дунд бизнесүүд маань магадгүй энэ ингээд илүү хамтдаа хол хурдтай хөгжиж болох замыг сонгохгүй байгаа нэг шалтгаан нь бол магадгүй ингээд үнэхээр бид нар зах зээл дээр би бол энэ банк ус шиг одоо ингээд ялтчгүй банк усууд бонд гаргаал ингээд байгаатай холбоотойгоор нөгөө талдаа энэ бол яг бизнес жижиг дунд бизнесүүд өөрсдийгөө болоогүй юм байна гэж бодох энэ боломжуудаа ингээд за түүх гэд нэг хоош нь тавих тий уг нь тэр айдас нь их давмгаалаад байгаа болоо гэж зүгээр яг би бас таажлаа л да бодож байна. Хоёрт яг та бас айгүй гоё хэллээ. Бид энэ бизнесээ томруулах community гэдэг бол өөрөө хин нэгэн компани, хин нэгэн хүн эзэмшээд байгаа зүйл биш. Зориг гаргаад эхлүүлж байгаа эргээд нөгөө бизнесүүд яг бизнесүүдээ л дэмжих хэрэгтэй юм байна, сонсох хэрэгтэй юм байна, бүтээгдэхүүн үйлчлэгийг нь хүргэх хэрэгтэй юм байна. Эргээд одоо миний яг хувь хүний зүгээс харж байгаа бизнесээ томруулах community маань ч гэсэн яг ингээд бизнес эрхэлдэг хүмүүс зовлон жаргалаа ярьдаг. Эргээд бие бинийгээ үйл ажиллагааг нь дэмжиж хөрөнгө оруулалт хийдэг. Бид нар ч одоо дангаас мэдээж энэ одоо нөгөө UBX бирж дээрээ одоо гой бүтээгдэхүүн байгаа тэрийгэ зарлана. Энэ дээр ч гэсэн орох компаниудаа дэмждэг. Дээр нь бас нөгөө краудфандинг байна уу? Бусад одоо фандиягаар дамжиж байгаа бүтээгдэхүүн дээр ч гэсэн дэмждэг ч юм уу. Ийм нэг харьцангуй эрүүл бие бинийгээ дэмждэг, мэдээж шүүмжлэх, хурцлах тэр зүйл нь бол байдаг. Ийм яг гоё community гэж хараад байгаа. Тэгэхээр та хэд маань ч гэсэн одоо UBX маань өөрөө бизнесээ томруулах арга хэмжээнд дээр маань стратегийн түнш болоод орж ирсэн нэг удаагийн арга хэмжээ гэхээс илүү тогтмол одоо дараагийн арга хэмжээнүүд дээр таны одоо энэ ярьсан
саяны өөрөө бас яг хэлж байгаа тий. Энэ угаасаа биржүүд бол хажуудаа угаасаа л бойжуулах ёстой юм байна. Угаасаа л хэрэглэгчээ бэлдэх, хөгжүүлэх ёстой юм байна. Тэгэхээр энийг бид хэд маань ингээд та хэдтэйгээ хамтраад хийх болсондоо бас маш их баяртай байна. За тэгээд энэ хүрээд би бас яг UBX-тэйгээ хамтраад хийх гэж байгаа бүтээгдэхүүнээ бас даваа захирлаа тагаа хамт танилцуулъя гэж бодож байгаа. Тэгээд энэ маань бол одоо яг үндсэн энэ 2025 оны 5 сарын 31-нд бизнесээ томруулах саммит арга хэмжээний дараа гарсан санаа. Юу гэхээр одоо бизнес эрхлэгчид нартаа хэлэхэд яг энэ хөгжлийн өнөөдөр бас миний нэлээд сонирхож ярьсан энэ хөгжлийн талбар дээр гарах одоо бизнесийг UBX маань за мэдээж хамтран ажиллах Underwriter одоо брокер Underwriter-ийнхаа компанитай хамтраад мөн бизнесээ томруулах community маань хамтраад жилдээ 2 байгууллагыг одоо ирээдүйд бол энэ маань бол баг тооч болж магадгүй. Одоо бол ингээд сонсоход их тооч юм шиг мөртлөө тий. Бид нар 5 дугаар сарын арга хэмжээ болон 10 дугаар сарынхаа арга хэмжээний өмнө сонгон шалгаруулад за одоо тэгэхээр чинь бид нар 8 сарда материалуудаа хүлээж авах процесс явна. 9 сарда Underwriter-тайгаа биржтэйгээ илүү одоо ажиллах, маркетинг дээр нь ажиллах. За тэгээд 10 дугаар сарынхаа арга хэмжээнд дээр бид нар чинь танилцуулна тэр компаниа танилцуулна, тэр компаниа хөрөнгө оруулалтын татах road show маягийн community-та хийх бах, зах зээлдээ ч гэсэн хийх бах гэж төлөвлөж байгаа. Тий. Тэгээд нэмээд хэлэхэд бол яг ашигт ажиллагаанд одоо хүрсэн компани заавал IPO их албагүй тий. Ашигтай бизнес өөрөө хөрөнгө оруулалт, хөрөнгөний зах зээлээс татах боломж угаасаа байдаг. Тэгээ энэ боломжийг компаниуд маань ашиглаад тодорхой хэмжээнд за өнөөдөр одоо заавал одоо аппликейшнаа явуулаад оролцдгоо маа гэхэд магадгүй энэ хөрөнгөний зах зээл дээр 2 жилийн дараа, 3 жилийн дараа гарна гэдэг энэ зорилтыг бас тэгээд ажилласаа гэж хүсэж байна. Тэгээд Монголд бол одоо энэ хөрөнгөний зах зээлийн дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх харьцаа 16 бол 50% хүртэл ч юм уу тийм магадгүй ингээд явхад бүгдээрээ ингээд хамт алхахъя гэж бол уриалмаар байна. Зөв. За тэгэхээр өнөөдөр BTT маань ингээд анхны дугаар дээр яг жижиг дунд бизнес эрхлэгч нартаа UBX маань за тэгээд бизнесээ томруулъя, community-тэйгээ хамтраад анхны одоо нэгэсэндээ санхүүгийн бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. Тийм ч бол UBX маань өөрөө одоо бизнесээ томруулахын стратегийн түнш байгаа. За тэгэхээр өнөөдрийн одоо подкастын маань гол call to action бол хөрөнгөний зах зээл жижиг дунд бизнесээс хол биш ээ. Хөрөнгө оруулалт татаж болох нэ 20 хүнтэй лед үйлдвэрлэж байгаа компани татаж болж байгаа бол одоо энэ боломж бол зүгээр л жижиг дундууд маань сайн сонсоогүй байсан юм байна. Энэ боломж бол нээлттэй байна гэсэн үг. За тэгэхээр UBX маань бол яг жилдээ 2 удаа энэ байгууллагууд дээр одоо авах хураамжаа хөнгөлж байгаа тий хураамжаа хөнгөлж байгаа байхгүй болгож байгаа. За яагаад тэрийг харъя бас компаниас хамаарах бах. Тэгээд хоёрдугаарт бидэд бас брокер дилерийнхаа түнш байгууллагыг хайж байгаа тий. Тэрийг бас тий Underwriter-ийн байгууллагыг хайж байгаа. Тэрийг бас та гоё уриалж хэлж өгөөч тий. Албан бичгээ бол бэлтгэсэн байгаа. Тий. За Underwriter-ийн ер нь бол хөрөнгөний зах зээл өөрөө нөгөө нийтлэг дүр сургаараа хөгжихийн тулд бас энэ жижиг дунд бизнес эрхлэгчнэр лөө бол хамтарч ажиллах шаардлага бол үнэхээр хэрэгцээ шаардлага байгаа. Тэгээ энэ хэрэгцээ шаардлагыг төрүүлж мэдрээд зах зээл дээр илүү олон боломжийг бий олгоод бид бүхэнтэй бас хамтарч ажиллаараа. Тэгээд магадгүй зарим нэг сорилтуудтай тулгарх бах. Тэгээ энэ нь одоо зарим нэг орчноо бид нар сайжруулах ёстой юм болвол тэрийг одоо ингээм хамт сайжруулад те ер нь бол ингээд явъя. Тэгээд магадгүй энэ өнөөдрийн жижиг дунд бизнес эрхлэгч нар маань 5-10 жилийн дараагийн топ 100 компани болохыг үгүйсэхгүй. Тэгээд энэ боломжийн төлөө бас хамтарч ажиллая л гэж уриалмаар байна. Зөв. За тэгэхээр
бизнесээ томруулъя төрийн бус байгууллага болон Улаанбаатар үнд цасны бирж маань UBX маань хамтраад Монголын үнд цасны арилжаа эрхлэгчдийн холбоондоо нээлттэй албан бичиг илгээж байгаа. Тэгэхээр энэ маань бол нэгсэндээ хөгжлийн талбарт гарах байгууллагыг одоо хамтдаа сонгоё, хамтдаа шалгаруулъя, хамтдаа маркетингийн хийж өгөх, хамтдаа хөрөнгө оруулалтын татаж өгөх ажил руу бодиттой одоо юу гэдэг ханцуу шумлан орё гэдэг уриалга байгаа. Зөв тий? За, окей. За тэгэхэд ер нь би бол одоо юу гэдэг подкаст гэдэг зүйлийг ингээд хөтлөөд хийгээд тэгснэ ингээ анхны дугаар дээр шууд сонсогч, үзэгч нартаа бэлэгтэй. Тэгээ дээр нь ер нь бол яг хуу жижиг дунд бизнесүүдийг бол мэдээж болж бүтэж байгаа зүйлүүд бол байгаа. Гэхдээ 5 дугаар сарын арга хэмжээндээр бол яг үүндээ ингээд харахад эргээл яг санхүүгийн одоо хөрөнгө оруулалт авах зээл гэх юм уу гэж авах энэ боломжуудыг бол маш их эрэлхийлдэг, маш их одоо нөгөө хүсэн хүлээдэг юм байлээ. Ялцчгүй санхүү гэхээр ингээд бурыг л одоо санхүүжилт олох, хөрөнгө оруулалт аваад тоног төхөөрөмжөө байна уу, офсоо байна уу ингээл өргөжөхийн тулд ялцчгүй санхүүгийн хэрэгцээ нь бол үнэхээр өндөр байд юм байлээ. Тэгээд энэ хэрэгцээ шаардлагыг бас таад маань хараад бид хэдтэйгээ ингээд хамтраад хийх болж байгаад одоо маш их баяртай байна. Тэгээд жижиг дунд бизнес эрхлэгч тэгээд энэ community маань өөрөө яг энэ одоо подкастын доор байгаа application формыг бөглөөд идэвхтэй оролцоорой гэж бол маш их уриалж байна. Хоёулынгийнх нь яриа дуусаагүй шүү. Зөндөө ярих юм байгаа тийм. Тэгээ энэ дээр бас та өшөө миний орхисон зүйлийг байвал нэмж хэлээрэй. Хоёлаа нөгөө боломжуудын талаар ерөнхийдөө ярьсан. Тэгээд одоо шалгаруулалт хэрвээ явуулах юм бол мэдээж тэн дээр бас яг бусад бизнесүүдээс ялгарах давуу талтай тий илүү ингээд хөрөнгө оруулагч нарыг татах магадлалтай онцлог бизнесүүд маань мэдээж нөгөө нэг шалгарах боломж нь өндөр болно. Яг ингээд нөгөө хөрөнгөний зах зээл дээр жижиг дунд бизнес эрхлэгч нарт хөрөнгө оруулах татах боломжтой гэдэг зүйлийг ярихаар яг энэ жижиг дундын одоо бизнесийн одоо нөгөө статусанд одоо хурж ажиллаад тэгээд дараа нь яг энэ хөрөнгө оруулагч нарынхаа нөгөө итгэлийг дааж ажиллах энэ одоо амлалтандаа хүрэхээр компаниуд маань бас илүү ингээд нөгөө хичээгээд ажилласаа гэж юу нь бол бодож байна. Тийм. Бас хэтэрхий олон компаниудад бид нэр найдлага төрүүлэх ч юм уу тиймэрхүү байдлаар бас ажиллаад хүмүүсийг гомдоогоод гонцгор байдалд бас өргөж болох байх та тийм мэдээж нөгөө анхны зүйл гэдэг утгаараа бол алдаатай оноотой бас зүйл байх магадaltaй мэдээж хаанаал хичээн гэхдээ яг үнэ би бас тэрийг бас таныг онцлж хэлээсэ гэж бодож байна. Яг corporate өнцгөөсөө бас хэллээ. Би бас танаас яг одоо шулуухан асууд ер нь энэ одоо санаачлагад яг ямар компани ихний ээлжинд та ер нь бол материалаа илүү өгөөсөө гэж бодож байна вэ? Тэ яагаад гэвэл энэ 10 дугаар сарын арга хэмжээнээс өмнө цөмөрөө аль болох мэдээж одоо нэг ийм байгууллага сонгочвол гэсэн тэр юм аа. Тэгээд мэдээж 26 оны 5 сарын арга хэмжээ гэдэг юм уу дараагийн компаниуд бол би харьцангуй бас биенийхээ алдаа дутагдал юмнуудыг хараад явчихлоо гэж бодож чинь тийм үлгэр болоод явчихлоо. Анхны нөгөө бид нар чинь сонгох компани гэдэг бол өөрөө чухал. Анхны одоо андеррайтер брокерийн маань партнерууд ч гэсэн чухал. Бүгд л цаг заваа гаргаад хэдийгээр таад маань одоо дэмжээ энийг хөгжүүлэх ёстой гэж байгаа боловч эн чинь өөрөө эргээл UBX нөө бизнесээ томруулах нөө андеррайтерийн компаниудаас бүгднгээс нь цаг хугацаа, капитал, зардлууд гарна, хариуцлагууд гарна. Бид эдийн маань өөрсдийн бас одоо том эн чинь ярьж явах амжилтын түүх байх болно. Тэгэхээр та бүр болдог бол бүр нэр цохоод за тэрэн цаашаа. Гэхдээ ямар компаниудыг илүү одоо оролцоосоо гэж бодож байна. Материалаа илгээгээсэй гэж бодож байна. Ер нь бол тодорхой хэмжээнд үйл ажиллагаагаа явуулсан.
Тэгээд яг энэ Монгол улсад ч одоо нэг эдийн засгаа төрөлжүүлнэ гэдэг зүйл яригдж байгаа учраас энэ яг эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд ер нь бол стратегийн ач холбогдолтой үндэсний үйлдвэрлэгч байгаасаа гэж бодож байна. Үйлдвэрлэгч. Одоо магадгүй технологийн компани, органик хүнсчүүд юм уу те. Яг тэгээ тухайн чиглэлээрээ бас тодорхой хэмжээний ноу хав, технологийн ч юм байт юм уу те. Бусдаас ялгарах давуу талтай байгаад тэгээд тэр чиглэлдээ бас доктор суурьшилтаа ажиллана гэсэн одоо ийм ихтгэл үнэмшилтэй байгууллага байгаасай л гэж ер нь бол бодож байна. Өнөөдөр яг уу ерөнхийдөө ингээд энэ маань бол тийм буянтай тэртэргүй энэ SME-д хэрэгтэй за бирж ч гэсэн ер нь ийм жижиг дундуудад зориулсан шинэ бүтээгдэхүүнтэй болоод хөгжлөн ингээд сайхан яваасаа гэж бол үнэхээр хүсэж байна. Ямар ч байсан UBX-тэйгээ хамтраад энэхүү одоо мөсийн бас эн чинь зүсэж штэ. Тэр нь бол тийм мөс зүсээд тэгээд дээрэс нь яг хөө ингээд яг энэ салбартаа ингээд дуудаан ингээд дурлж ажиллаж байгааг нэг шалтгаан бол тэр штэ яг энэ хөрөнгөний зах зээл чи өөрөө яг ямар зүйлийг нийгэмд бий болгоод байгаа юм бэ гэхээр баялагын тэгш барилтыг бий болгож байна. Ил тод байдлыг бий болгож байна. Хариуцлагатай байдлыг бий болгож байна. Зөв засаглалыг бий болгож байна тий. Ямар нэг компани захиралч юм уу хөшгөний араар ямар нэг мөнгө одоо хувьтай завших боломжгүй тий. Тухайн компани ямар нэгэн томоохон ингээд үйл ажиллагаа хийж байгаа бол тэрийг бүх одоо олон нийтэд мэдээлж явах хэвээр. Ашиг орлогоосоо одоо хөрөнгө оруулагч нартаа хүртээж явах хэвээр гэдэг. Энэ концепц нь бол айгүй зөв санагддаг. Одоо Монголд жишээлбэл хөшгөний араар мөнгө идсэн ч юм уу те хин хаана ямар зүйл хийгээд одоо юунд хөрөнгө оруулсан тэр нь тодорхойгүй байх асуудлууд маш их байдаг. Гэтэл нөгөө хөрөнгөний зах зээлийн нээлттэй зөв засаглал гэдэг чинь өөрөө нийгэмд айгүй тийм том зөв одоо үлгэр дуурайллыг зөв жишгийг бий болгож идэг. Тэгээ Монголд одоо төсөөлөд үзэх юм бол компаниудын 50% жишээлбэл хөрөнгөний зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулчих юм бол энэ олон тузууд, энэ олон хувьцаа эзэмшигчнэр бүхэл зүйлээс ер нь бол нээлттэй ил тод зөв засаглалыг ер нь бол шаардсан шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө нийгэмд айгүй том одоо эрэг зүйлсийг бий болгоно гэдэг утгаараа яг энэ өөрөө ингээд маш илүү одоо илүү сайхан зүйлсийг бий болгохын төлөө би тодорхой хэмжээнд ингээд зориг гаргаад мөс зүсээд ингээд хамтраад ажиллаж байгаа гэсэн утга агуулга гэж ойлгож байгаа. Зөв. За ер нь миний зүгээс бол өнөөдөр гол хүргэе гэсэн бодсон асуусан зүйлүүдээ бол гайгүй асуучлаа. Таны зүгээс өөр одоо юу гэдгийг урайлах эсвэл одоо орхигдуулсан санаа оноо тийм зүйл юу вэ? Миндэгийн өөрийнх нь Миндээ чинь одоо өөрөө азар том хөрөнгө оруулалт татсан туршлагатай олон улсын зах зээл дээрээс одоо хөрөнгө оруулалт татна гэдэг бол өөрөө маш тийм нэр хүндтэй, хариуцлагатай. Тэгээд бас амаргүй аж штэ тий. Тэгээ энийг бас өөрөө ингээд мөс зүсээд хийсэн хүмүүсийн нэг штэ тий. Энэ талаараас тодорхой хэмжээнд бид нарт өөрийнх нь туршлагаас хуваалцвал гэж бодож байна. Баярлалаа. Яг уу бид Эрксэс маань бол яг 2017 онд Америкт одоо үүсгэн байгуулагдсан. За, ёстой л нөгөө Монгол инженерийн бүтээлийг захиурын үндэд гаргая гэдэг мөрөөдөл юм байгаад явсан. За, тэгээд бид нар чинь одоо яг нөгөө том майлстон юу гэсэн бэ гэхээр 2018 онд Google компани тэтгэлэгтээ Black Box гэдэг хөтөлбөрт хамрагдаад захиурын үндэд бид нар чинь 60 гаруй хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт татах гад явсан. Ялцчгүй нөгөө технологийн компани гэдэг утгаараа энэ замналыг сонгоо явсан. Гэтэл би бас нэг ингээд түрүүн бас яг бодсон илмээр санагдсан зүйл нь ер нь бол олон улсад ингээ хөрөнгө оруулалт татъя гингүүт эргээд надаас танай компанид одоо хөрөнгө оруулалт хийсэн энжил хөрөнгө оруулагч яг Монгол Монгол хүн чинь итгээд Монгол хүндээ оруулсан хэдэн хөрөнгө оруулагч байна вэ гэд тухайд асуужсэн. Тэгээд би болохоор үгүй та хэд манай ингээд компани лид хийгээ явах юм бол Монгол ингээд олон хөрөнгө оруулагч байна гэд хэлэх үед бол үгүй 100 мянган уу 50 мянган долларын хамаагүй жижиг байж болно. Гэхдээ Монгол хөрөнгө оруулагч нар чинь та хэдэд итгэж хөрөнгө оруулалт хийгээгүй бол наадах чинь бид нарт бас нэг
нэг ийм red flag шүү дээ гэд хэлчихсэн. Тэгээд бид нар чинь яг 19 онд ирээд за ер нь бол яг дотоодосоо хөрөнгө оруулалт хийх татах хэрэгтэй юм байна гэд. Тэгээ бид нар чинь 19 онд яг ковидын өмнөхөн нийт одоо 6 хөрөнгө оруулагчаас $650,000 хөрөнгө оруулалт татчихсан. Гэхдээ бид хэдийн хувьд бол үнэхээр одоо чаленж байсан. Яагаад вэ гэхээр өнөөдөр яг хөө технологийн салбарт бол компани үнэлгээ гэдэг зүйл аяг өндөр байдаг. Хоёрдугаарт яг ингээд нөгөө хэдэн хувиа хөрөнгө оруулагчд өгөх вэ тий. Эргээд Монгол нөгөө инвесторүүдэд ойлгуулах процесс бол өөрөө маш хэцүү байсан. Гэхдээ энийг маань бол ойлгоод яг одоо Шунхлаа групп, Теса групп, одоо Алтан баган, тэгэл Бат Эрдэнэ гэд ингээд яг гоё Энжил Хотгонбат гэд энэ хүмүүсүүд маань анхны $650,000 хөрөнгө оруулалт хийгээд энэний чин дараа бид нар энэ хөрөнгө оруулагчдаа ч гэсэн одоо юу гэдэг нөгөө бонус энэ өгөөд Америкт яг өөрсдийнхөө одоо манайхаар бол хэлэх юм бол хаалттай IPO хийсэн гэж хэлэх юм уу та. Хаалттай хувьцаат компани гэсэн үг шүү дээ. Хаалттай хувьцаат компани. Тэр IPO-ны өмнөх үе шат шүү дээ. Pre-IPO хийсэн гэсэн үг болж шүү дээ. Гэхдээ бид нар чинь бас ингэсэн 20 онд яг манайх бол манай хувьцаа бол токен. Токенээр баталгаажсан хувьцаа. Энэ маань бол нөгөө Америкт одоо юу гэдэг хувьцааг токен гэдэг утгаараа ингээ айгу нээлттэй үлдээд авдаг. Манад ч бас нөгөө койны бүүм гараад одоо бас ингээд манай хувьцаа ингээ токен нөр баталгаажсан гэхээр айгу одоо заримдаа хүн бол нэг койн гаргацсан юм шиг айгу өөрөөр хүлээж авдаг. Гэхдээ бид хэд чинь тийм учиртай компани. Тэгээ одоо манайх чинь 160 гаруй хөрөнгө оруулагчтай нийт 2.8 сая Америк доллар босгосон 22 сая Америк долларын үнэлгээтэй ингээд ийм өнөр гэр бүл байдаг. Тэгээ бид хэд ч гэсэн ер нь бол яагаад энэ яг эрхсийн замаар компани Америкт бүртгүүлээд өөрсдийн одоо хувьцаагаа токен байдлаар гаргаад илүү ингээд боломж байдаг, илүү ингээд юу байдаг гэдэг энэ талаар бас бид хүмүүст компаниудад ч гэсэн хаяа зөвлөдөө. Ер нь энэ замналаар явж болно шүү. Бид нар ч гэсэн ингээд нээлттэй дан ганц Монголын хөрөнгийн бирж UBX гэдэг юм уу одоо ингээд энэ бол өөрөө цорын ганц сонголтууд нь бол биш ээ гэд. Бид бас нөгөө энэтэй холбоотой Сингапурт ч гэсэн компани үүсгэн байгуулад тэнд бас бид нар тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт татах гад энэ төр үзчихсэн. Ер нь бол энэ гадны хөрөнгө оруулалт татах ер нь энэ нээлттэй байх юу гэдэг энэ зүйлүүд дээр бол нэлээд бас бизнесүүдийг урайлж зөрөгтэй санхүүгийн одоо Монголд байхгүй бол гадаадаас ч гэсэн хөрөнгө оруулалт татах ёстой гэдэг энэ концепцийг бол яадаг. Мэдээж одоо энэ бодол мөрөөдөл маань ч гэсэн байдаг болохоор одоо яг UBX-тэйгээ хамтраад хөгжлийн талбарт магадгүй ирээдүйд одоо юу гэдэг токеноор баталгаажсан хувьцаа STO тий одоо магадгүй одоо sandbox энтерт явж гин үү яаж ин хизээ хүн болгонд хүртээмжтэй болохоор энэ зүйлүүдийг бас UBX-тэйгээ хамтраад одоо хийх болж байгаад бас баяртай байна. Энэ дээр ч гэсэн одоо бидний зүгээс туршлагаа хуваалцах хамтарсан гой бүтээгдэхүүнүүд ирээдүйд илүү олон гараасай л гэж бодож байна. Яг энэ Монголын хөрөнгийн зах зээл дээр ч гэсэн бид нар таад Америкаас хөрөнгө оруулалт татсан тэр илүү боловсронгуй байсан юм уу те илүү хурдан байсан юм уу хүмүүс нийтгэсэн юм уу те тэр энэ нөхцөл одоо боломжуудыг бид нар өөрсдөө энэ Монголын хөрөнгийн зах зээл дээр бий болгох нь бол бидний бас цорилт бөгөөд одоо хийх ёстой ажлуудын нэг. Тэгээ Сингапур яагаад тэнд компаниуд очиж хөрөнгө оруулалт татаж болоод байгаа юм те яагаад Лондонгийн бирж одоо ерөөхдөө бол нөгөө дэлхийн нийтээр биржүүдийн хоорондын өрсөлдөөн болдог болцсон. Одоо зөвхөн нөгөө нэг
улсынхаа бирж дээр гарна гэдэг ойлголт байхгүй. Энэ өөрөө энэ олон улсын одоо санхүүгийн зах зээл чинь илүү сайн ингээ боловсронгуй болоод хөгжсөн учраас тэр чиглэл рүү явцсан. Тэгэхээр бид нар чинь ингээд 30 жил болсон зах зээл гэхээсээ илүү тийшээгээ яаж хурдан өрөх вэ гэдэг арга замыг боловсруулах нь бол бас бидний өөрсдийн одоо сорилт гэсэн үг. Тэгэхээр би бол яг таныг хэлж байхад юу бодож исэн бэ гэхээр энэ боломжуудыг бид нэр бий болгох хэрэгтэй шүү дээ л гэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь яг одоо бид нар нэг хувьцааны платформ ярьж байгаа гэсэн манай дээр бас нэг токенжуулсан үнцээс гарах боломжууд нь бол байгаа. Бид нарт бас нөгөө хажууд ер нь бол тийм блокчейн платформ байдгийн. Тэгээд энийг яаж нөгөө илүү энэ зохицуултын бусад зүйлсийг нь бэлэн болгох вэ гэдэг ажлууд байгаа гэсэн. Тэгээ одоо ингээд бидний ингээ хамтын ажиллагааны үр дүнд жишээлбэл энэ дараагийн даалгавруудыг ч гэдэг юм уу те дараагийн хийх ажлууд магадгүй ингээд тодорхой болоод гараад ирэх боломжтой. Илүү хүртээмжтэй болгох, илүү одоо юу гэдэг санхүүгийн зохицуулах орондоо ч гэсэн одоо sandbox-д хамтарсан бүтээгдэхүүн оруулах санаачлал юмнууд бол бас байж болох тий. Ийм боломжууд байгаа да. Тэгэхээр нөгөө түрүүний хэлсэн хөрөнгөний зах зээл жижиг дунд бизнесийн хооронд байгаа гэпүүд гэж ярьж байгаа зүйл чинь одоо битгойрын яриад байгаа асуудлууд болж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг илүү ойрхон байлгахын тулд нөгөө ингээд мөсөсөө далхаад байгаа л гэдэг трүүгээ л ер нь бол дахин очоод байна шүү дээ тий. Харин бас яг энэ нөгөө одоо 2 жилийн өмнө биш ээ 3 жилийн өмнө тухайн үед бид бас яг энэ үйл хөдлөлийн салбарыг технологитой холбоод тэгээ нэгсэндээ одоо үйл хөдлөлийн салбар ч гэсэн яг хөрөнгө оруулалтын хувьд бол хүртээмжгүй шүү дээ. Бас ер нь бол тий. Өнөөдөр ингээл од жаргал, захирал, Шангрилаг барих гэжсэн байлаа гэж бодоход тий нэг одоо 3-аас 10 сая төгрөгтэй 1000 хүнтэй уулзах уу цөөхөн одоо юу гэдэг хөрөнгө оруулагчаас бас хөрөнгө оруулалт татах уу гээл эн чинь гэтэл таны ярианд бас ярианы ихэнд өнөөдөр л 25 онд үйл хөдлөлийн салбарт жишээлбэл үйл хөдлөлийн сан байгуулагдаж гэж ярьж байна те. Тэгэхэд бид нар чинь одоо бас яг 22 онд блок гэдэг нэртэй үйл хөдлөхөөр баталгаажсан нэгсэндээ нөгөө тухайн үйл хөдлөлийн токенуудыг бүгдийг одоо хүнд хөрөнгө оруулалт хийхэд хүртээмжтэй болгоё гэд тухайн үед санаачлал авчихсан. Тухайн үед бас санхүүгийн зохицуулах хороо маань орж ирээд sandbox store гэж сүултээ бол нэлээд зөөлрөөд яасан. Гэхдээ одоо ингээд 3 жилийн дараа тэр бүтээгдэхүүн сан байдлаар өсөж ийн гэхээр ер нь бол яг уу ялтчгүй л нөгөө бирж маань хөрөнгөний зах зээл маань хурд гэдэг зүйл жоохон хамтарч л хөгжүүлэхгүй бол хурд хэрэгтэй тий. Харин тийм хамтарч л хөгжүүлэхгүй бол би бас яг энэ нөгөө жижиг дундтай холбоотой ер нь нөгөө бизнесээ томруулахын маань гол зорилго бол ирээдүйд одоо магадгүй бид нар банк устайгаа хамтраад магадгүй те бизнесээ томруулъя хөрөнгөөр баталгаажсан одоо үнцаас ч юм уу те эсвэл магадгүй бонд ч юм уу те магадгүй ирээдүйд бол яг бизнесээ томруулъя сан байгаад магадгүй бүр гаднаас ч гэсэн хөрөнгө оруулалт татаад те хөрөнгө тийм баг хүүтэй хөрөнгө оруулалт татаад эргээд тэр нь зөв менежментээр зөв одоо менежментийн компани хөрөнгө оруулалт менежментийн компани нь одоо эргээд банкаараа дамжаад юм уу банк усаараа дамжаад хөрөнгө оруулалт хийдэг энэ ирээдүг л одоо ямар ч байсан нөгөө дараагийн нэг 10 20 жилийн хугацаанд энэ community-тэйгээ хамт байгаад бүтээчий гэдэг тийм нэг амбиц байгаад байгаа. Ер нь бол тийм. Ер нь бол хөрөнгөний зах зээлийн хөгжил чинь өөрөө хязгааргүй тий. Технологи хаа өрхийг бид нар мэдэхгүй, компаниудын хөгжил хаана өрхийг мэдэхгүй. Тэгэхээр бид нар яг тэр болгон дээр ингээд ажиллах орон зай нэг ёсондоо хөгжиж байгаа зах зээлийн суул тал ч гэсэн давуу тал нь бид нар юу руу л одоо юу руу орох боломжтой гэсэн үг одоо байхгүй тий. Гадны одоо олон улсын зөв сайн магадгүй энэ жижиг дунд бизнестээр хэрэгжиж болох санхүүгийн бүтээгдэхүүнийг ч гэсэн ирээдүйд судалж ойлгож магадгүй мэдээд тэгэд мэдээж санхүүгийн зохицуулах орон дээр хамтдаа хэд хэдэн бүтээгдэхүүнийг л барьж авах болтугай. Тэгээд мэдээж бизнесийг одоо жижиг дунд бизнесээ ингээ хамтдаа хөгжүүлэх энэ одоо замд таад маань бизнесээ томруулахын одоо стратегийн түншин байгаад ойр хүртээмжтэй болох гээд ажиллаж байгаад
дахин баярлж чинь. Тэгээд цаашдаа цөмөрөө урт удаан хугацаанд олон санхүүгийн хүртээмжтэй бүтээгдэхүүнүүдийг гаргаж ажиллах болтугай л гэж одоо эргөөд подкастаа дуусгая гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа.